Тэгвэл сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Unimed International хэмжээний эмэгтэйчүүдийн бичгийн явуулсан байна. Та бүхэдээ энэ өдөр эмэгтэйчүүдийн өргөсөлт өвчин, дээрээс өрсөлдсөн сэргийлэх тухай зөвлөмж лайвыг хийхээр энэ сууж. Та бүхэн чөлөөтэй асуулт байвал асуугаад харилцан ярилцъя. За нэгдүгээр бол эмэгтэйчүүдийн өргөсөл тэдгээрийн тухай товч танилцуулах юм зөвлөмж байдлаар ярилцъя. Эмэгтэйчүүдийн өргөсөл гэдэг маань ямар өвчин юм бэ гэхээр эмэгтэйчүүдийн өргөсөлт өвчин нь өвөрмөц болон өвөрмөц бус үүсгэгч өвөрмөц бус өргөсөл гэж ангилдаг. За өвөрмөц өргөсөл гэдэг маань юу юм бэ гэхээр тухайн нэг тодорхой үүсгэгч тэр нь бактери ч болно, вирус, мөөгөнцөр тэдгээрээр үүссэн өргөслийг өвөрмөц өргөсөл гэж байгаа. Өвөрмөц бус өргөсөл гэдэг нь бид бүгдийн ер нь эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байдаг. Тодорхой ямар нэгэн үүсгэгчгүйгээр эмэгтэйчүүдийн өдгөөний орчин баланс алдагдсанаас болоод үүсдэг өргөслийг хийж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өвөрмөц бус өргөсөл гэдэг маань бол ерөнхийдөө нийтлэг тэр нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ гэхээр нэгдүгээр бол байнгын нөгөө үнэртэй ялгагдас, цагаан, сар, тийм өнгийн ялгадас өдрийнээс их хэмжээгээр ялгардаг, үнэртэй. Тэрнээсээ болоод хүн амтны дэргэд байд сууж идэх ойлдог, нөхрийнхөө хажууд ер нь бэлгийн харьцаанд ороход тааламжгүй болдог ч гэх юм уу. Ийм шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ өвөрмөц бус өргөслийн маань гол шалтгаан нь юу гэдэг юм бэ гэхээр өдрөөний орчин маань болохоор ер нь TB үедээ pH нь хүчлэлэг орчинтай байдаг. Хүчлэлэг гэдэг маань өтрээнд маань лактобактери буюу өтрээний ашигтай бактери гэж байгаа. Энэ бактери маань 95%-ийг эзэлдэг өтрээнд. Тодорхой тооны 5% нь өтрээнд нөхцөл эмгэг төрөгч гэж байдаг байна. Тэгэхээр 95%-ийг эзэлдэг тэр ашигтай бактериуд маань өөрөө сүүний хүчил гэдэг юмыг ялгаруулад өтрээнд байдаг хүчээр скеликовин задраад тэр лактобактериудын нөлөөгөөр сүүний хүчил явагдана. Тэр сүүний хүчил маань өтрийг хүчлэлэг орчинтой болгосноор өтрийн доторх өтрийг хамгаалж идэг гадны нэм бактери, вирус, мөөгөнцрөөс хамгаалж идэг ерөнхий дархлааг нөхцөлдүүлдэг гэсэн. Тэгэхээр энэ нөгөө ашигтай бактери маань 95% эзэлж явах ёстой бактери маань өтрээндээ байхгүй болоод ингээд ирэхээр өтрийн маань нөгөө нөхцөлд эмгэг төрөгчд буюу цөөн тоогоор орж идэг бактери маань үржиж олширч эхэлдэг. Ингэж олширсан бактериуд маань өтрээний ханны очир эс дээр нь шавж хүнжилнэ гэж байна. Байрласнараа өтрээнээс түлхүүр эс гэдэг хэсэг. Тэр түлхүүр эс маань өвөрмөц тэр зарсны гэж ярьдаг. Тийм өнөр гараад инхээр эмэгтэйчүүдэд маш их тааламжгүй байдаг. Энэ бол нөгөө бидний яриад байгаа өвөрмөц бус өргөсөл. Энэ байнгын дахиж болдог. Ер нь ямар шалтгааны улмаас үүсдэг гэхээр ихэвчлэн дархлаа нунцсан, янз бүрийн антибиотик хэмжлэгээ хийлгэсэн, мөн ялангуяа тамхи татдаг, тэгээд жирэмснээс хамгаалах дааврын бэлтгэл хийдэг ийм хүмүүс болохоор өвөрмөц бус өргөсөл буюу ашигтай бактери байх болоод өтрээний баланс алдагдсан тийм өргөсөл. Тэгэхээр нөгөө өтрийн маань pH нь нөгөө 4.5 байх хэрэгтэй маань шүлтлэг тал руу болоод өтрийн маш их нянгууд өргөж эхэлдэг. Тэр нь нөгөө өтрийн хэвийн үед нөгөө 5% байсан нянгууд нь олширч эхэлдэг. Эсвэргээр нөгөө өвөрмөц өргөсөл гэж юу байдаг юм гэхээр ер нь гадны тодорхой нэг үүсгэгч тэр нь юу гэдэг халааны, тэрхэмназ, заг хүлэн, кандида, мөөгөнцрөө, уреоплазма, микоплазма, халааны ийм үүсгэгчдэр өвөрмөц үүсгэгчдэр үүсдэг өргөслийг маань эдгээр нь тухайн үүсгэгчээс шалтгаалаад эмнэлзийн хувьд буюу шинж тэмдэг янз бүрээр үүсдэг. Тэгэхээр ерөнхийдөө нийтлэг байдаг зүйл маань бол өвөрмөц бус өргөсөл төрөлсөн. Мөн түүнчлэн сүүлийн үед бэлгийн замаар дамждаг эдгээр төрөний хэлсэн өвөрмөц үүсгэгчд маань бас маш ихээр илэрч онцлогдож байгаа. Үүнээс болоод олон дахин зовлдог, өргүүлэх, багаарц гэрхтний наалдас, багаарц гэрхтний өргөсөл буюу өндгөвч, умаа, үрийн холон өргөслүүдийг үүсгэж эхэлдэг. Тэр өвөрмөц өргөсөл маань.
Тэгэхээр ерөнхийдөө өрөвсөлт өвчнүүдийн хувьд бол ийм байдаг. Тэгэхээр одоо шинж тэмдгийг тавих бол өрөвсөл гэдэг маань ямар ч өрөвсөл байсан тодорхой нэг 5 шинжтэй гэж. Тэгэхээр өвддөг, хавддаг, халддаг, улаадаг, үйл ажиллагаа. Үүний дээрээс нэг өвтрэнээс янз бүрийн ялгарлууд маань өөрчлөгдөж байна. Дээрээс нь нөгөө янз бүрийн одоо хэвлийн доогор өгдөг, бэлгийн харьцааны өгдөг, өндөвч рүү хатгуулж өгдөг ийм завирууд давхар авсарч гарч байна. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчин маань маш нийтлэг ер нь байнгын дахилттай, ахиг дахилттай ийм байдаг. Тэгэхээр энэ өвчнийг одоо өрөвсөлт өвчнүүдийг ялгаж салгаж онцлох, зөв эмчлэг ингэснээрээ дараагийн хүндрэл эрсдэлээс сэргийлэх боломжтой. За одоо хэдүүлээ ямар асуулт ирсэн байна? Тухайн асуултанд хариулаад тэгээд харилцаад явъя. Сайн байна уу? Сайхан шигсэн. Тест үзэхээр нэгэн тод нэгэн дүдэг гарсан тохиолдолд жирэмсэн гэж ойлгож болох уу? За жирэмсэн ерөнхийдөө бол жирэмсний тест гэдэг бол нөгөө жирэмсний үед ихсээс ялгардаг хорионы гонадотропин гэдэг дааврыг үздэг. Энэ нөгөө шээсэнд энэ даавар маань цуснд ихснээр шээсээр ялгарч байгаа дааврын хэмжээ үзэж байгаа. Тэгэхээр шээсэнд дүрээд үзэхэд энэ тест маань жирэмсэн биш буюу HCG гэдэг энэ даавар нь 0-аас одоо хэд 5-ын хооронд байх юм бол энэ одоо тест маань эерэг гарахгүй. Тэгэхээр энэ дааврын хэмжээ тухайн хэмжээнээс өндөр байна гэдэг бол тест нэг тод нэг бүдэг гарч хэлдэг. Жирэмсний хувьд томорхон ирээд энэ хоёр зураас нь болон тодорч хэлдэг гэсэн. Сайн байна уу? Ашигтай бактерийн тоо багассан тохиолдолд цагаан эмнэг ихсгүй мөн ямар эмчилгээ хийх вэ? За түрүү хэлсэнтэй ашигтай бактери маань ерөнхийдөө бол 95%-ийг эзэлж байгаа ашигтай бактери. Энийг бид нар юугаар мэдэх вэ гэхээр бүтрээний мазок буюу наалтын шинжилгээ аваад энэ дээр бид нар одоо ньюжентийн шалгуур гэдэг юмар үнэлдэг. Ньюжентийн шалгуураар бид нар лактобактерийн тоог 30-аас дээш байвал хангалттай гэж үздэг. Энэ тоо маань багасаад ихэвчлэн одоо тип 1-ээс доош ч юм уу орчдог. Тэгэхээр ашигтай бактери багасах юм бол эсэргээр өвтрээний түрүүн хэлсэн нэмгийн гадалтай нянгууд одшрон үүнээс болоод нэмгийн гадалтай өвтрээний өрөвсөл үүсч эхэлдэг. Тэгэхээр энийгээ дагаад өвтрээн цагаан юмны маань ялгарал нэмэгдэн өнөр гарна. Тэгэхээр ер нь бол өвтрээний ялгарал ихсэн гэсэн үг. Тэгэхээр энд ямар эмчилгээ хийх вэ гэхээр нэгдүгээрт одоо тэр нөгөө агааргүй орчинд үрждэг тэр өвтрийн дотор байгаа олширсан байгаа нянгуудыг ихлээд устгаад дараа нь одоо ашигтай бактерийг нэмэгдүүлж өгдөг лагаар одоо уухаар хэрэглэдэг тийм одоо бэлтгэлүүдийг сонгож хэрэглэдэг. Яваанда хүний дархлаа сажраад өрөвсөлт өвчний буюу бактерийн нөгөө нэг тоо буураад ирэхэд энэ ашигтай бактери маань аяанда өсөж олширч өөрөө олших боломжтой гэж үздэг. Тэгэхээр тийм байна. За дараагийн асуулт нь бэлгийн хомхоо бүрэн эмчлэх арга байдгүй. За бэлгийн хомхоо гэдэг бол Herpes simplex гэдэг вирусээр үүсгдэг өвөрмөц өрөвсөл. За энэ бэлгийн хомхоо маань Herpes simplex 2 вирусээр уруул дээр гардаг хомхоо маань 1 гэдэг вирусын төлөв үүсгдэг. Энэ вирусыг одоо яаж онцлох вэ гэхээр нэгдүгээр нь бол PCR гэдэг полимеразын гинжиг бүлгийн системтээр онцлоод энэ өвчний үед нь ямар шинж тэмдэг гардаг вэ гэхээр ийм цэврүү бэлэг эрэхтэн, бэлгийн орвол, гадна бэлэг эрэхтэн ийм цэврүү гардаг. Энэ цэврүү маань хагарахаараа маш их өндөртэй болдог. Энэ өвчин бол ерөнхийдөө вирусын халдвар учраас одоо бид нар нэгдэг уруулын хомхоо дахиад байдаг. Жохон нойр байхаар, дахлаа унахаар, ядархаар дахидаг. Яг түүнтэй адилхан Herpes simplex вирус буюу бэлгийн хомхоо маань дахидаг. Энэ бол төгс эмчлэгдэх боломжгүй. Гэхдээ энэ вирусыг дахих хугацаа буюу нөгөө шинж тэмдэг илэрч бие махбодод зовир үүсгэхийг нөгөө холдуулах зорилготой вирусын эсрэг дархлаа дэмжих эмчилгээ хийснээр дахилтыг холдуулах буюу нөгөө шинж тэмдэг илэрх тэр зайг ингэж холдуулах, дахиулахыг нь холдуулахын боломж нөхцөл байна.
Сайн байна уу? 6 сар гарантай жирэмсэн мацаа бөгөөд мөөгөн төштэй гээд лаа юм хэлсэн 3 сарын дараа дахиж өгсөн өрөвсөлтөө мөөгөн төштэй гэж байна. Ямар имчилгээ хийлгэл зүгээр болох вэ? Өвчөө зөвхөн өгч баярлалаа. За 6 сар гарантай яжгаад мацаа өгсөн чи мөөгөн төштэй гараад 3 сарын дараа дахиж өгсөн юм байна. Тэгэхээр мазок тухайн одоо нөгөө мазокын шинжилгээнд өрөвсөлт мөөгөн төр гарсан бол мэдээж өрөвсөлт мөөгөн төрийн эсрэг хавцарсан найрлагатай бэлтгэл хийгээд ерөнхийдөө бол жирэмсэн үед нөгөө гормоны өөрчлөлттэй холбоотой дархлаатай холбоотой ерөнхий нөгөө мөөгөн төртөө өрөвсөлт хандлага өндөр. Тэгэхээр тийм мэдээж гэсэн энэ бол бүрэн хэмжлэгдэх боломжтой. Тэгэхээр тухайн одоо онцлогсон газраа ч юм уу ирээд зөвлөгөө аваад энэ жирэмсний үеийн өрөвсөл мөрөглийг дарж авахгүй жирэмслэлтийн үед нөгөө өрөвслөөс болоод ургийн ус ботолдох, ургийн ус цагаасаа эрт хагарах, дутуу тээх гэсэн хүндрэл гарч болцсон учраас жирэмсэн үед нөгөө өрөвсөлтэй мөөгөн төртөө яваад ах нь одоо төлөвлөжгүй. Тийм учраас төвчний эмчтэйг ирж заалгаад хийгээд эмчлүүлэх боломжтой шүү. За микоплазма hominis гэдэг бактери. Микоплазма hominis гарсан юм байна. За тэгэхээр ер нь бол мазокын шинжилгээ гэдэг бол тухайн одоо өрөвсөл, мөөгөн цөр тэгээд нөгөө бактериалны вагиноз тэгээд 2-3 төрлийн бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлдэг юм хязгаарлагдмал шинжилгээ. Гэхдээ бол богино хугацаанд үүсдэг ямар нэгэн завир үүсгэхгүй өртөг багтаа ер нь бас сайн шинжилгээний арга. Гэхдээ энэ мазок өгөөд та байнгын өрөвсөлтэй цагаан эсүүд нь байнга олширсан олон дахин эмчилгээ хийгээд ингээд зүгээр болохгүй нөхрийн хамт бэлгийн хамтрагчийн хамт эмчилгээ хийгээд ингээд зүгээр болохгүй байгаа тохиолдолд та PCR буюу одоо бэлгийн замын халдвар өрөвсөл хүчнүүдийг илрүүлдэг вирус, мөөгөн цөр бактериудыг илрүүлдэг ийм дэлгэрэнгүй шинжилгээг өгөөд тэрэн дээрээ тохирсон эмчилгээ хийх ёстой. Тэгэхээр микоплазма hominis маань бол эдгэрэх боломжтой антибиотик эмчилгээг системтэй хийж дахин нөгөө PCR-аар энийг эдгэрсэн байна уу үгүй байна уу гэдгээ нөгөө шинжилүүлэх шаардлагатай юм байна. Сайн байна уу? Хэрцэнгаа уйлсан юм аа. Хавтаад утсан жоохон шигдсэн байна. Хавтраа яаж болох вэ? За тэгэхээр энэ хүн бол нөгөө пластик хаалганд орсон хэрцэн уйлсан хүн юм шиг байна. Тэгэхээр ер нь бол өрөвсөлттэй хаалганы дараах эдгэрэл магадгүй та дэглэм алдсан бол нөгөө удаан хугацаагаар суудаг хүнгээ өрөвсөн ч юм уу. Дээрээс нь нөгөө пластик хаалганы дараа ер нь бол өрөвсөлттэй үед хийгдсэн ч юм уу. Өрөвслөөс болоод хавдах завирлах шинж тэмдэгч болно юм. Тэгэхээр хэсэг газрын угаалгад өрөвслийн эсрэг физик эмчилгээнд аваад тэгснээр таны шахны эдгэрэл үүсгэж тийм болно. Орчингийн суулгаас тавьснаас хойш сарын тэмдэг өөрчлөгдөөд өөр өнгийн юм гараад байх юм энэ хэвэн үү. За орчингийн суулгаас гэдэг маань жирэмснээс хамгаалах даавар агуулсан прогестерон гэдэг дааврыг агуулсан ийм суулгац. Тэгэхээр энэ даавартай суулгац бол ямар үйлчлэл үзүүлэх юм бэ гэхээр умайн салстыг нь ерөнхийдөө хатангашуулаад умайг одоо сарын тэмдэг бол нөгөө эстроген, прогестерон гэдэг биений эмнэлгийн хүчлийн хавцад үе шаттайгаар умайн салст хүсийг бол ингээд хохорч амснаар биений эм одоо ирдэг бол прогестерон гэдэг суулгацыг одоо суулгац нь прогестерон даавар маань умайн салстыг хатангашуулж умайн үзэгний шүүлтгийг өдгөрүүлж ингэж нөлөөлдөг. Тэгэхээр энэ нөгөө суулгац тавьсан хүмүүс биений эмнэлгийн хүчлийн хямралууд олонтой тохиолддог. Одоо тэр нь нөгөө биений эм ойрхон олон хоногоор тасралтгүй ирэх багаар бор юм гарах биений эм нь аль нь мэдээлэлтэй болох биений эм гэдэг бол ер нь 21-ээс 35 хоногийн хүчлэгтэй нэг 3-7 хоног үргэлжлэдэг 80 мл хэмжээний цус гардаг ийм сарын тэмдгийг бол энэ бол хэвийн сарын тэмдэг гэсэн. Гэтэл суулгацын үед бол энэ байдлууд өөрчлөгдөх, мөчлөггүй болов хэмжээ нь өөрчлөгдөх ийм юм өөрчлөлтүүд гаргадаг. Тэгэхээр одоо энэ суулгац танд энэ завир байдал нь олон сараар үргэлжлээ. Ингээд тохирохгүй байгаа бол та магадгүй өөр хэлбэрийн жирэмснээс хамгаалах
арга хэрэгслийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Эстроген дааврын алдагдал гэж юу вэ? Энэ хүүхдтэй болоход нөлөөдгүй энийг яаж шийдэх вэ? За эстроген дааврын алдагдал гэдэг маань за яг хөө ерөнхийдөө бол цэвэршилт рүү шилжих наснд буюу menopause transition гэдэг энэ наснд ерөнхийдөө яадаг вэ гэхээр өндөвчний үйл ажиллагаа буураад өндөвчнөөс ялгардаг эстроген дааврын хэмжээ багасдаг. Тэгэхээр энэ бууралтын улмаас өндөвчөнд явагдах одоо өндгийн эсний боловсролт алдагддаг. Үүнтэй холбоотойгоор өндгийн эсний боловсролт алдагдана гэдэг маань сар болгон эмэгтэй хүний өндөвчөнд нэг өндгийн эс боловсрч явах хэрэгтэй бол тэр өндгийн эс маань сар сартаа боловсрох 3 сартаа нэг 6 сартаа нэг тийм байдлаар ингэж боловсрч хийснээр энэ одоо насны эмэгтэйчүүдэд ийм байдал ажиглагдсанаар жирэмслэхгүй байх, биений эмийн хүчлэг алдагдах, физиологийн уйлгынхаа буюу гиста гэж ярьдаг тийм томорсон физиологийн уйлгынхаанууд үүсэх тийм шинж тэмдгүүд эстроген дааврын алдагдал авсарч ерөнхийдөө илэрдэг. Тэгэхээр та хэмжээд хандаад ямар нэгэн зовёр байвал энэ түүнтэй холбоотой жирэмслэхгүй байвал ч гэх юм уу та хэмжиж үзүүлээд эход харуулаад эмэгтэй сарын тэмдэг ерөнхийдөө мөчлийн эхний 5 хоног дотроо 2 дахь хоног ч юм уу 3 дахь хоног байвал илүү төвчтэй эход харуулаад дааврын шинжилгээгөө эмчилгээ зөв байгаарай. За төрсний дараа сарын тэмдэг ирэх байхад спираль тавьж болох уу гэнэ. За тэгэхээр ерөнхийдөө бол төрсний дараа физиологийн биений өнгөрдөл гэж үүсдэг. Тэгэхээр энэ маань нөгөө хүүхдээ та хүүлээд байгаа бол өнжин тархинаас чинь тодорхой даавар ялгараад үүний улмаас таны биений ам ирэхгүй магадгүй зарим хүнийх бүлтийн тоотой холбоотойгоор 6 сар жил хагас 2 жил ч юм уу ирэхгүй байж болдог. Энэ хугацаанд магадгүй нөгөө дөнгөж биений ам ирэхэд ч юм уу өндгийн эсний боловсролт ирээгүй байжгаад сарын тэмдэгч огт ирээгүй байжгаад 1 сар одоо энэ сар ирэхэд өндгийн эс боловсрсон сарыг та мэдэхгүй. Тэр үед нь та бэлгийн харьцаанд орсон тохиолдолд жирэмсэлждэг. Нөгөө юм ирээгүй байжгаад биений ам ирээгүй байжгаад жирэмсэлцээ гэж хүрээд ирдэг. Тэгэхээр үүнээс сэргийлээд яг спираль тавьж болно. Гэхдээ умаа санстыг үнэлээ. Тэгээд давхар умаа үзүүний өрөвсөл умаад тавьдаг ерөнхийдөө бол өрөвсөлт өвчнийг эмчлээд умаа үзүүний улаалт өрөвслийг эмчилж умаад тавих ерөнхийдийг тавих нь илүү аюулгүй байдаг. Гадны бие учраас за сайн байна уу гэхийн доод хэсгээр хоош харж хэвдэг үед хатгаж дацлаж өгдөөд хилийн баруун талд сүнс бандагад яг тэрээсний гараас үз самарчдаг шиг жижиг ондгор юм гараад ирлээ. Энэ ямар хүчтэй юм бэ? Хатгаж өгдөө, хатгаж бацлаж өгдөө. За ерөнхийдөө бол баруун талд сүнс бандагад яг тэрээсний гараа шиг. За ийм завир бол та ирээд үзээд шинжилгээ аваад эход хараад ингэж танд ямар онш байна гэдгийг тавьсны дараа онцлогын дараа хэмждэг боломжтой. Сайн байна уу? Улаалтыг яаж бүрэн мэдээ? Лаа хэлээд 6 сар болоод үзүүлэх юм улаалтыг үзэх юмаа. За умаа үзүүний өрөвсөл өвчин, умаа үзүүний улаалт, шарах, шалбархаа энэ бол дандаа ерөнхийдөө өрөвслөөс болж байгаа. Өрөвсөл гэдэг нь нөгөө хэлсэн бактери, вирус, муу үзэр эдгээр өрөвслүүдээс болж байгаа. Тэгэхээр умаа үзүү бол өөрөө умаа үзүүний өтрээний болон умаа үзүүний эсүүд маань юм шилжилтийн бүс гэж байдаг. Энэ бүс энэ эсүүдийн онцлогоос болоод умаа үзүүнд хор тавдар үүсэх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр умаа үзүүг эмчлүүлээд эсийн шинжилгээнд хамрагдаад явах нь хэрэгтэй. Тэгэхээр умаа үзүүний улаалтыг бол төрснөө, төрөөгүй юу, шарах улаалтын хэлбэр бүтцэн ямар байна, эсийн шинжилгээнд ямар гарч ийна гэдгээс шалтгаалan өөр эмчилгээ хийх боломжтой. Энэ бол түүх эмчлэгдэх боломжтой улаалт бол манай дээр бол энэ умаа үзүүний улаалт дээр өрөвсөлт өвчнүүд дээр зөөлөн ерөнхийдөө хэсэг газрын тусан хангамжийг сайжруулах, хаван бууруулах, дахилтад өрөвслийг бууруулах, умаа үзүүний улаалтыг багасгах, эдгэрэх, шатын төрөсгөх, эмийн эмчилгээ болон одоо үндэсний эсрэг эмчилгээтэй хавсраад хэрэглэх боломжтой.
Трима гэдэг физик эмчилгээний арга байдаг. Энэ бол маш үр дүнтэй эмчилгээ. Энэ эмчилгээнд ерөнхийдөө бас жирэмслэгээр төлөвлөж байгаа олон дахин зурбаад гэдэг өргүүдэлтэй одоо ерөнхийдөө бол үр шижүүлэн суулгах эмчилгээнд бэлтэж байгаа ч гэдэг юм уу ийм хүмүүс мөн хамрагдах боломжтой. Тэгэхээр энэ эмчилгээ маань умаа хүзүүн дээр бүтрэн мөн давсагны үргэлжлэлийг 2-3 төрлийн багц байдлаар хийдэг. Энэ юу хийгээд байна гэхээр физик эмчилгээний 2-3 төрлийн улаалтыг одоо нөгөө хэсэг газрын эмчилгээнд халдваргүйжүүлэх байдлаар угаах, эмийн байдлаар электрофорез, улаанаар шарлах, динамик соромжтой шарлах гэдэг юм хэсэг газарт нь танд 40 минутаас 1 цаг 30 минут хүртэл ингээд ганцаарчилж тусгай юм сувлагч нар, бэлтгэгдсэн сувлагч нар танд ингээд хүрч үйлчлдэг учраас өмөө өдрийн улаал шархлаа эднэрийг бол эмчлэх эдгэрхт нь одоо түргэсгэх дахилтыг багасгах ийм өндөр үр дүнтэй эмчилгээний арга байна. Энд бол ирээд хамрагдаж болно. Дараа нь түрх одоо ямар заримдаа одоо эмэгтэйчүүд өмөө үзүүн дээр янз бүрийн эмчилгээ хийснээр одоо түрөөгүй эмэгтэйчүүдэд айдас байдаг, сорвжилт үүсчихүү, одоо дараа нь ингээ өөрөөрөө төрөхөд умаа үзүүн маань зүгээр үү гэж гих мэдчлэн ийм нөгөө айдасад байдаг. Тэгэхээр энэ физик эмчилгээнд бол ямар нэгэн сорив, шарах одоо түүнээс авсан гаж нөлөө одоо хүндрэл эрсдэл байдаг. Тэгэхээр та бүгд бүгдээрээ ирээд хамрагдах боломжтой юм давуу талтай сайн үр дүнтэй эмчилгээний арга байна. За сайн байна уу? Хоёр ойрхон төрсөн юм аа. Айгүй өөр зартаа бүлтэй юм. Өөр бид байх юм аа. Бэлгийн харьцаанд авахгүй хүсэж хөхгүй сонирхол барьсан. Гэх юм уу да. Айгүй тэрчдээс мэдээд уулын залуу хам ийм их цэвэршин гэж байх уу? Ихтэй талтай юм уу? Сэтгэлзүйч томстой юу? За та ирээд үзүүлээд зөвлөгөө аваад ярилцаад магадгүй дааврын шинжилгээ өгөөд үзүүлээд давхар сэтгэлзүйч тандаад ингээд явах хэрэгтэй. Ерөнхийдөө бас энэ сэтгэлзүйн талын янз бүрийн стресс бүхэмдлүүд байгаа байна уу? Давхар одоо дааврын өөрчлөлт ч гэдэг юм уу? Хямралууд явагдаад байна уу? Энийг та эмчтэрээд үзүүлээд зөвлөгөө аваарай. Бүхэн эмчтэй улам их амжилт хүсье. За баярлалаа. Сарын тэмдэг 4 сар, 2 сар, 3 сар ирэхгүй тасалтай байх юм аа. Нэг ч удаа жирэмслэж байгаагүй. 4 сар ирэхгүй байхаар тестээр үзэхээр жирэмсэн болоогүй байх юм аа. За тэгэхээр сарын тэмдэг чинь олон сараар ирэхгүй. Ерөнхийдөө сарын тэмдэг бол бид түрүүлсэн 21-с 35 өдрийн хүчлэгтэй. Тэгээ 3-аас 7 хоног ирдэг. Сарын тэмдгийн хугацаанд ямар нэгэн өвдөл завир зүгээр ингээд хэвийн үргэлжлдэг байх ёстой. Гэтэл тэр сарын тэмдэг маань 2-оос 3 сар ирэхгүй байх гэдэг бол тань биений өнгөд магадгүй дааврын янз бүрийн алдагдлууд байх боломжтой байна. Тэгэхээр та энийг онцлуулахын тулд эхот үзүүлэх мөн дааврын шинжилгээнд хамрагдах ингээд зөвлөгөө авах шаардлагатай. Ер нь бол биений юм маань сар бүр ирж явах хэрэгтэй. Тэгэхээр ирэхгүй байгаа бол та ирээд үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдээж сар болгон биений юм ирэхгүй байгаад байна гэдэг бол тэнд одоо дааврын хямралууд, алдагдлууд явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр ийм суурин дээр одоо жирэмслэх, жирэмсэн болсон ч гэсэн ингээд мэдгүй явж байгаа дааврын алдагдлын суурин дээр жирэмслсэн ингээд бүсэлтгүүд улбаад байдаг ч юм уу. Ийм өөрчлөлтүүд харагдаж гарч ирэх болзошгүй. Тэгэхээр ер нь бол үзүүлээд биений мэдгүй байх нь олон шалтгаантай. Тэгэхээр яг ямар төрлийн шалтгаан байна гэдгийг онцлуулж иж бид хэмжээтэй зөвлөх болно. Өндөрч бүрэн ажиллагаатай байгаа үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ? За тэгэхээр ерөнхийдөө өндөрч бүрэн ажиллагаатай байгаа юу гэдэг маань өндөрчний ерөнхийдөө та бүгд өндөрч маань хэвийн ажиллаж байгаа үгүй юу гэдэг бол таны сарын тэмдэг чинь хэвийн мөчлөгтэй сарын тэмдэг хугацаанд ирдэг 3-аас 5 хоног үргэлжлдэг, 7 хоног үргэлжлдэг ийм байна гэдэг бол нэгдүгээр энэ хэвийн сарын тэмдгийн мөчлөг маань өндөрч хэвийн ажиллаж байгааг илтгэдэг. Тэгэхээр ер нь бол би одоо охид бага насны одоо өсвөр насны охид сарын тэмдэг одоо нөхөрчгийн насны эмэгтэйчүүд энэ та бүгдэд бол юу гэж зөвлөх вэ гэхээр та бүгд
сарын тэмдгийнхаа мөчлөгийг сар бүр тогтмол хөтөлдөг. Одоо бүр нөгөө бүх юм чинь ухаалаг болоод смарт төсөвтэй болсон. Тэгээд смарт төсвийн аппликейшн дээр ингээд хөтлөөд ингээд явж байгаа нь нэгдүгээр таны өндөвч эмэгтэйчүүдийн одоо асуудал чинь хэвэн байгаад илтгэх боломжтой. Хэрвээ тэр мөчлөгч нь одоо түрүүний хэлсэн хугацаа сар ойроор ирээд байна уу? Магадгүй 35-аас 40 хоног, 50 хоног, 60 хоног ирээд байна уу? Энийг тэр нөгөө мөчлөг 3-аас 6 сар хангаад хөтлөхөд энэ хэлээд өгнө. Тэгэхээр тийм асуудал байвал та эртний үзүүлээд амжилуулаад тодорхойлох хэрэгтэй. За маш олон асуултууд ирж байгаа учраас ерөнхийдөө энэ асуултуудад би та бүхэнд мессежээр зөвлөгөө өгч хариулъя. За өмнө нөгөө бид нар асуулт бас та бүхнээс асуух асуултаа явуулаарай гэж асуусан байгаа энэ лайв хэлхийн өмнө. Тэгээд хэдэн асуулт ирсэн байсан. Тэр асуултуудад хариулж өгөө тэр хүмүүс өмнө асуултаа илүүсээс орчихсон. Санаа нөхөмөнд болсон өнөөдрийн видео одоо 30 настай төрж байгаагүй 14 настайдаа сарны хаалгаар орж байсан ойлын хат гэдэг. Түүнээс хойш огт жирэмсэн насны сарын юм зүргээ байх нь үнтэй найзлыг 3 жил болсон бөгөөд хааны татны алсын орохоор өвдөж амсран хавтаад өвчин аваад өвсөд байх шиг байна. Үнтэй харахаар сарын тэмдэг ирээд оролцох болохоор 2-оос 4 сар алга болчих юм. Гормоны өөрчлөлт гэсэн үг хариуж туслаарай. Тэгэхээр би нөгөө удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байж байгаа. Бэлгийн харьцаанд орохоор энэ хүнд өвдөл зовир үүсэж байгаа юм байна. Тэгэхээр нэгдүгээр нөгөө түрүүний бидний ярьсан өрөвслүүд өвчнүүд магадгүй байх юм үүсэхгүй. Тийм учраас бэлгийн ерөнхийдөө бол хэвийн үед бол мэдээж яг хэдэн та нөгөө бэлгийн харьцаанд ороогүй удаж байгаад орж байгаа тохиолдолд магадгүй бас янз бүрийн зовир илэрчээж болон түүнтэй холбоотойгоор мөн хавсраад янз бүрийн өрөвслүүд танд байхыг үүсэхгүй. Тийм учраас та ирээд үзлэг шинжилгээ хамрагдаарай. Бэлгийн харьцаанд орохгүй болохоор би нөгөө биений өмнө ирэхгүй орохоор ирээд байна гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө биений өндөрч хэмээн ажиллаж байгаа тохиолдолд бэлгийн харьцаанд орсон ч би араагүй ч ер нь сар болгон биений өмнө ирж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүнд нөгөө орохоор ирээд орохгүй болохоор ирээд байна гэдэг бол ерөнхийдөө бол энд нөгөө ямар нэгэн өндөрчний өөрчлөлт тэгээд дааврын алдагдлууд байгаад ихийг үүсэхгүй юм. Тэгэхээр та ирээд шинжилгээнд ороод үзлэг хамрагдаад шивэрхэн авч эмчилгээ төвчсөн эмчилгээ бичүүлээрэй. Би одоо 40 хүрч байгаа юм аа. 2 хүүхэдтэй бөгөөд 2000 он сарны хавдар ахуулсан хүүгээ төрүүлсэн ба 6 жилийн дараа дахин хийзэр хийлгэж ахынтай болсон. Гэхдээ намайг 2006 он төрөх гэж байхад эмчнэр маш анхааралтай байж төлөвлөгөө тавлан оруулж байсан учраас хүүхэд хит томрох юмас савчин дийлэхгүйгээр охин маань дутуу цорж байсан юм аа. Одоо би дахин нэг хүүхэд гармаар байгаад жирэмслэхгүй байгаа бөгөөд сарын тэмдэг эрэхтэй маш их өвдөлттэй ирдэг ба бусад үед бэлгийн харьцаанд ороход бас их өвдөлт мэдрэгдээд байх юм аа. Одоошоо маш их халахж өвддөг. Тэгэхээр нөгөө ихний төрөлтөн дээр төрөөд миома ахуулсан байгаа маань харгуй хавдрын зэрэглээ. Тэгээд дараа нь болохоор дахин кесар хамгаалаад төрсөн. Одоо болохоор өвдөд биений бэлгийн харьцаанд орохоор өвдөд ингээд байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө миом гэдэг буюу умаан харгуй хавдрын зэрэглээ гэдэг ийм одоо өөрчлөлтүүд байдаг. Энэ бол одоо энэ зэрэглээнүүд маань умаан булчин одоо умаан булчингаас гадагшаага дотогшоогоо умаан одоо дотор бохрог буюу эндометрийлгээ төрсэн ийм олон янзын байдлаар энэ умаан харгуй хавдар маань үүсдэг. Тэгэхээр энэ умаан харгуй хавдар маань хаана ямар хэмжээтэй байгаагаас шалтгаалаад янз бүрийн зовир өгдөг. Гэхдээ энэ умаан булчиндаа байгаа хөвчлэн булчиндаа байдаг энэ харгуй хавдрын зарилга маань өвдөх завир бол тийм амархан болныг өгөөд байдаггүй. Тэгэхээр бэлгийн харьцааны үеийн өвдөлт одоо тийм бэлгийн харьцааны үед өвдөх биеийн өвдөлттэй ирэх энэ одоо завирын хамгийн гол нөгөө одоо илэрдэг өвчин бол энэ аденомиоз буюу эндометриоз гэдэг өвчин байдаг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ хүнд одоо
2 удаа кейсер хангалаад түрүүл миом агуулдаад ингээд үүний улмаас одоо эндометриоз гэдэг өвчин үүсгэн байх одоо болцгүй гэж таамаглаж байна. Гэхдээ энийг оншиг тавиагүй. Тэгэхээр та ирээд онцлуулаад эхо шинжилгээнд хамрагдаад явах хэрэгтэй. Энэ эндометриоз гэдэг өвчин маань бол энэ умайн дотор савстанд одоо умайн дотор савст эндометрийн давхарга маань одоо умайдаа байрлаад умай хамтчин руу одоо ингээд хараад байрлаад умайд хамарч байгаа юм бол энэ аденомиоз гэж нэрлэж байгаа. Энэ ерөнхий нэрлэл нь эндометриоз баггүй юу? Өвчин дээр байвал энийг эндометриома гэдэг. Тэгэхээр энэ өвчний үед бол хамгийн их одоо багаас их өвдөлтүүд өгдөг. Энэ нь одоо нөгөө энэ эндометриум голомтууд маань өөрөөсөө одоо нөгөө даанх төртөөд биений эмгэрэх тоолн шүүрлэл гараад ингэснээр бол одоо зэрэгэлдээ хэрэгтэй үрийн хоолой, умай араар холбоосуудад ингээд наалтцууд үүсгэж эхэлдэг. Ингэхээр нөгөө бэлгийн хугацаанд ороход биений эмгэрэхэд өвддөг, шоколадын агуулмжтай бор өнгийн юм, биений эмний дараа өмнө багаар гарах гэдэг юм уу, ийм зайвар шалтгаанууд нэгдэж эхэлдэг. Тэгэхээр таны хувьд бол үзүүлээд яг ямар одоо дахиад миом ургасан байхыг ч үгүйсэхгүй том хэмжээтэй миомын зангилаа буюу хорвоо авдрын зангилаа байна уу? Дахиад ямар нэгэн байдлаар түрүүний хэлсэн аденомиоз, эндометриоз байна уу гэдгийг онцлуулсны үндсээр эмчилгээ зөвлөгөө одоо ирэх юм боломжтой байна. За үрийн хоолой үрийн төрөл эмчлэгдэх үү? Талаар хариулж өгөөч. За тэгэхээр үрийн хоолой гэдэг маань үр дамжуулах зам гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол умай маань харагдаж байна. Тэгээд үрийн хоолой тэгээ өрнөвч. Тэгэхээр үрийн хоолойг үрийн битүүрэл гэдэг маань хэрвээ нэг талтай байна уу, хоёр талтай байна уу гэдгээс шалтгаалаад энэ нөгөө үрийн битүүрлийн эмчилгээний жирэмслэлтийн нөгөө эмчилгээний зарчим маань өөр. Тэгэхээр магадгүй энэ битүүрэл хоёр талдаа ингээд байна гэдэг маань онцлогдсон. Энийг одоо үрийн хоолойн ерөнхийн зураг буюу гистеросальпингографи гэдэг шинжилгээгээр шинжилээд тань угийн битүүрэл гэдэг маань энэ умайгаас ингээд гараад эндээс одоо үрийн хоолой маань үүнээс одоо умайгаас гараад битүү буюу цаашаа огт яваагүй. Энэ тохиолдолд та өршөлтөөс болох хэмжлэгийн заалттай. Хэрвээ хоёр талын үрийн хоолой маань хоёулаа угийн битүүрэлтэй гэж онцлогдсон тохиолдолд хэрвээ нэг тал нь угийн битүүрэлтэй нөгөө тал нь одоо ямар байгаас шалтгаалаад бас эмчилгээ онцлогооны хувьд жирэмслэлтийн хувьд бас өөр үр дүн магадгүй гарч болно. Тэгэхээр угийн битүүрлийн хувьд хоёр талтай байвал энэ маань одоо буцаагаар ямар нэгэн байдлаар энэ үрийн хоолойг онгоогоод жирэмслэнэ гэж эмчилэгдэнэ гэж хэлэх боломжгүй. Энэ одоо онц тавигдсан тохиолдолд та өршөлтөөний цуглах эмчилгээнд хамрагдах ийм заалт болно. За түрүүний HPV-ийн 50 гэдэг нэг хүн бичсэн байсан. Тэгэхээр уман үзүүний шархлаатай юм аа. Тэгээд юу гэхээр эмчилгээ хийлгэсэн боловч үр дүн гарахгүй юм аа. HPV уман үзүүний шархлаатай маань тэгээд HPV-ийн шинжилгээ өгөөд 50S гэдэг хэлбэр нь субтип онцлогдсон ийм хүн байна. Тэгэхээр тэгээд нөгөө шархлаа нь ерөөсөө идэвхгүй яваад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол уман үзүүний үрвслийг одоо уман үзүүний хавт тавдрын шалтгаан бол одоо хүний хүнзэр вирус буюу HPV вирус. Тэгэхээр HPV вирус маань одоо хэд хэдэн субтипүүдтэй байдаг. Тэр нь нөгөө хор тавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэдэг. Тэгэхээр 50S гэдэг HPV 50 гэдэг одоо вирусын хэлбэр маань болохоор high risk вирусын амтлалд орж ирж байгаа. Тэгэхээр ийм хүн болохоор яах ёстой вэ гэхээр та одоо байнгын уман үзүүний эсээ шинжилгээнд 3 сар тутам, 6 сар тутам хамрагдах. Тэгээд уман үзүүний шархлаанаас шалтгаалаад уман үзүү өөрөө уман үзүүний түүний бидний шинжилгээнд явуулах ийм шаардлагатай мөн давхар вирусын эсрэг дархлаа дэмжих бэлтгэлүүд
тэг хэрэглэх системтэй бичлэгээ хийлгэх мөн байнгын хяналттай одоо явах ийм шаардлагатай. Гэхдээ HPV-ийн халдвар бол одоо насан туршдаа одоо огт идэгрэхгүй ийм өвчин бол биш. Энэ өвчин бол залуу эмэгтэйчүүдийн цэцлэгээр 80% нь эргээд одоо HPV-ийн халдвар устгах одоо боломжтой гэж үзэж байгаа. Амьдралын хангалттай. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо маш олон асуулт ирж байгаа юм байна. Тэгээд бидний бас цаг болсон байна. Тийм учраас үлдсэн одоо энэ асуултуудаа энэ чинь таны мессежээр хариулъя. Манай таны английн үзлэг шинжилгээний эмчилгээний үн хэрэгийг мэдмээр байна гэж. Тэгэхээр бид бүхэн одоо энэ өргөсөлт өвчин одоо танд байгаа одоо ямар нэгэн эрсдэл хөнгөрөл зориулж хандлагаа илрүүлэх, өрсөлдсөн сэргийлэх энэ хэд хэдэн багц шинжилгээнүүдийг одоо манай английн энэ сарын хүрээнд ер нь бол хийгээд шинээр явж байна. Тэгэхээр энэ багцуудад ямар багц байгаа вэ гэхээр одоо бэлгийн замын халдвар төвчнийг илрүүлэх багц, өрсөлдсөн сэргийлэх, одоо эмэгтэйчүүдийн эхо, үзлэг, мазок, зөвлөгөө, тальпоскопи буюу умаа хүчний дуран гэх мэтчлэн энэ бүх одоо эхний байдлаар танд байгаа ямар нэгэн өвчин юмыг илрүүлэх ийм онцлогооны багц, өрсөлдсөн сэргийлэх багц, мөн хавдрын багц, умаа хүчний хавдар, өвчний хавдар, энэнд нь бол нэмэлтээр умаа хүчний шинжилгээ, өвчний хавдрын матер СА-125 гэж үүдэг. Энэ багц шинээр гарсан явж байна. Мөн электронсын бэлгийн замын хавдар төвчний багц гэдэг энэ одоо ийм багц та бүхний энэ сараас одоо нээлттэй байна. Тэгэхээр та бүхэн одоо ямар нэгэн завир шаналгаа байдаг ч юм уу, аль эсвэл өөрийгөө одоо өрсөлдсөн сэргийлэх, одоо жирэмслэхгүй, одоо жирэмслсэн ч гэсэн дулбаад байдаг, сэтгүү болоод байдаг ийм одоо танд завир шаналгаа байвал та цаг алдахгүй ирээд үзлэг шинжилгээнд хамрагдаад хянуулаад зөвлөгөө аваад явах боломжтой шүү. За ингээд энэ өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. Та бүхэн дахиад одоо янз бүрийн асуулт ингээд гарч ирэх юм бол тийм манай одоо пэйж хуудасаар дамжуулаад бид бүхнээс зөвлөгөө аваад ингээд үзүүлээд хянуулаад явах боломжтой шүү. Та бүхэнд баярлалаа. Ухаалханаас явбал